Сайн байцгаана уу? Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Хэргийн төвч нэвтрүүлгээ эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол Julian Assange-тай холбоотой иргэн талаар ярилцсан. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар MBS Partners хуулийн фирм, за мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай Skytel компани болон за үрждэг сар хариултаа хадгалыг Хултаа өвчлийн банк нар маань хамтран ажиллаж байна. За энэ хүү нэвтрүүлэг NTV болон Од мөндөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрдэг. За студид хуульчаагийн маа хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд төргий. За өнөөдрийн сэдвээр хоёлаа Julian Assange гээд ер нь дэлхийд дахиндаа танигдсан алдартай хакер залуугийн талаар ярихаар байгаа. За энэ хүн бол Австралийн иргэн сэтгүүлч гэж явдаг хакер, программист мэргэжилтэй хүн байгаа. За тэгээд энэ хүнтэй холбоотой маш их дуйлан шууган байдаг. Бараг 2 хуваагаад чи ярил ярихаар л байгаа. Тэгээд аль болох ингээл шахаал гол юмнуудыг нь ярьж танилцуулахыг хүргэе. Зорий тийм ээ. Энэ хүн маань одоо маш олон тийм тагнуулын мэдээлэл задруулсан. За энтэй холбоотойгоор ял авсан дэлхийн нэлээд хэдэн улсад шүүхэд дуудагдсан гэх мэтчлэн ер нь кино шиг л амьдралтай хүн. За тэгээ кино нь бол гарсан байдаг л да. Ер нь кинотой хувь үн кинотой. За тэгээ энэ хүний талаар товчхон хувь үнийхэн талаар ярих юм бол 1971 онд Австралийн Queensland мужид бол төрсөн. За төрсөн аавынхын талаар бол мэдээлэл байдаггүй. Нэг настай байхад нь ээж нэг юм театрын эрхлэгч Brett Assange гэж хүнтэй гэрэлсэн. Тэгээд Julian Assange бол энэ хүнийг өөрийнхөө аавыг гэж үздэг. За тийм болохоор Assange гэдэг овгоо авч үлдсэн байдгийм байлээ. Гэхдээ эцгийнх нь бол 9 настайд нь салцгаасан. За тэгээд бага наснда эднийх ийм хотоос хотод их нүүж амьдардаг, ийм нүүдлийн хэв маягтай ч юм амьдардаг байсан учраас багтаа бараг 37 удаа сургууль сольж исэн. За тэгээд дээрэс нь ер нь ийм байнгын докторгүй нэг газараа тогтож амьдардаггүй байсан учраас ийм гэрээрээ боловсрал эзэмших маягтай ингэж бол амьдардаг байсан. За ээж нь бол нөгөө сүүлд суусан хүнээсээ бас нэг хүүхэдтэй дүүтэйгээ ингээд 16 нас хүртлээр гуруулан амьдарч чад 17 наснаас гэрээсээ тусдаа амьдарч эхэлсэн хүн байт юм лээ. За тэгээд багаасаа бол ийм компьютер техник тоног төхөөрөмж маш их дуртай. За ээж нь багад нэг юм Comrade гэдэг нэг тийм нэртэй компьютер авч өгч ирсэн юм байна. За энээс хойшоо одоо бол энэ компьютер технологид дурлах гэдэг юм уу те тэрнгээрээ илүү гүнзгийрэх юм юу эхэлсэн гэдэг юм байна. За тэгэд Julian Assange бол энэ Central Queensland University-д эсэж орж исэн 1994 онд. За тэгэд Melbourne-ийн их сургууль зэрэгт одоо програмчлал, математик, физикийн чиглэлээр суралцж исэн боловч ерөөсөө төгсөөгүй яг юм эрдмийн зэрэг огт авч байгаагүй хүн байгаа. За тэгээд 1987 онд 16 настайдаа Assange Mendax гэдэг ийм латинаар бол нэр төртэй худалч гэх юм уу да ийм хоч никнеймээр алтарсан ийм чадварлаг хакер болсон байгаа. Дөнгөж өсвөр наснаас эхлээд ийм хакер болчихсон хүн. Тэгээд энэ хакерын үйл ажиллагаа нь ер нь бол ийм цагдаа нарын их анхааралд өртөөд за ээжийнх нь гэрт нь цагдаа нар орж ирээд нөгөө компьютерыг нь хурааж авч исэн тэр үйл явдлууд зөндөө байдаг л да. Ялангуяа энэ бүр хүүхэд тахта тэр Citibank-ны системд нэвтэрч ороод мөнгө хулгайлсан гэдэг асуудалд бол шалгагдчихсэн. Гэхдээ эндээсээ бол ял аваагүй байдаг юм л да. За тэгээд 1988 онд Assange нэг Австралийн Overseas Telecommunication Commission гэж байдаг юм байна. Энэ нэг одоо байгууллагын үндсэн энэ компьютеруудад нь ер нь бол тухайн үедээ нэвтрэхэд маш өндөр хамгаалалттай гэж үздэг байсан энэ системд маш чадварлагаар нэвтэрч тухайн үедээ хакеруудынхаа дунд гэх юм уу дэлхийд дахинд тэр нэг хүрээлэлтэй гэх юм уу анхаарал өртөжсэн гинэ. Тий. Тэгээд хэдийгээр нь янз бүрийн байгууллагын энэ системд ерөөсөн маш амархан нэвтэрч чаддаг тийм хакерын юм өндөр ур чадвартай байсан ч гэсэн өөртөө нэг юм ёс зүйн дүрмтэй. Тэр нь юу гэхээр хизээч энийгээ юм тэр тухайн системд юм уу юунд нь хохирол учруулах, бусдад хохирол учруулах тийм зорилгоор ашиглахгүй гэдэг тийм дүрмтэй. Зөвхөн харин тэндээс олж авсан мэдээлэлээ зөв бус байх юм бол эсвэл бусдад хохиролтой юмыг тухайн байгууллага нуун дарагдуулж явах юм бол би бусдадтай хуваалцна гэдэг ийм зарчимтай
байдаг байсан гэж байгаа. Тэгээд ер нь бол энэ маш чадвартай мундаг хакер гэдгээрээ бол хүлээн зөвшөөрөгдсөн гэж харин тийм одоо байгууллагуудын юу вэ компьютерийг асуудал байвал би зүгээр зарлана та нарт гай болохгүй гэж юу ийм мундаг байна гэж байх уу тий 10 эдгээр настай хүүхдүүд. За тэгээд 1980-ад оны сүүлээр бол энэ нэг Trax тэгээд Prime Suspect гэдэг нэртэй юм хоёр хочтой бас өөр хакерууд байт юм байна л да. Эднэртэй хамтраад International Subversives гэдэг нэртэй тийм нэг олон улсын хакерын бүлэглэл байгуулсан байдаг юм байна. За тэгээд үйл ажиллагаа нь бол эцэстээ хууль сахиулах байгууллагуудын анхааралд бол мэдээж өртөлгүүл яах вэ? Assange тэр Канадын нэг юм томоохон харилцаа холбооны компани системд нэвтэрсний дараа бол энэ олонний анхааралд өртөөд 1990-ад оны ихэр баривчлагдсан байдаг боловч одоо бас ял аваагүй. Яг тэгэхээр шүүхээс бол түүний нэвтэрсэн энэ санаа зорилго нь тийм хор хөнөөл учруулах зорилгогүй байсан байна гэж үзээд 10 жилийн яллаас нь чөлөөлж исэн юм. Ялгүй болгож чөлөөлж исэн байгаа. Дээрээс нь энэ өсвөр насны хүүхэд байсан учраас нь. За тэгээд айгу царайлаг юм а тий. Тийм байна уу. Бас тэгээд 89 онд энэ NASA-гийн нэг системийг хакерцсан нэг Wank Worm гэдэг нэртэй тийм хакерын одоо бүр алдартай нэг тийм үйлдэл юу гэдгийг халдлага болж исэн юм байна л да. За энийг бол Assange-ыг үйлдсэн, Assange болон түүний хамтрагч хакерууд үйлдсэн гэж үздэг. Өөрөө бас нэг тийм мэдээлэл өгжсэн ч гэсэн яг энийг бол нотлох баримт байдгүй. NASA-д хүртэл ингэ нэвтэрчээсэн байхгүй бүр хүүхэд байхаас. За тэгээд 1991 оноос бол Assange-ийн багийнхан Америкийн нэгдсэн улсын цэргийн Milnet гэдэг дата сүлжээг онлоод бүр 2 жилийн турш ингээд бүх үйл ажиллагаанууд ингээд хянжээдэг, хараа сууж идэг байсан гэдэг юм билээ. Өөрөө энийг ярьсан байдаг. Гэхдээ энийг нь бас нотлох баримт бол одоо хүртэл байдаггүй. Тэгээд өөрөө хожим нь ярихдаа ингэж ярьсан байсан. Би 17 настайгаас эхлээл ингээд цэргийн том генералуудын хувийн имэйл, ажлын имэйл бүх юмнуудыг ингээд уншаа сууж идэг байсан. Тэгээ энэ бол мэдрэмж нь өөрт нь тийм юм хүчрхэг мэдрэмж өгөөд ер нь бол энээсээ шалтгаалаад ийм мэдээллийн эрхчлөөний тэмцэлд эргэлт буцалтгүйгээр ороход нөлөөсөн гэж бол өөрөө ярьдгийм билий. За тэгээд 1990-ад оны ихээр бас нөгөө Австралийн цагдаа нарын нэг Operation Wither гэдэг нэртэй тийм мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд за Julian Assange болон түүний нөгөө International Subversives гэдэг хакерын бүлэглэлийг бүгднийг бол мөрдөж шалгаж эхэлсэн. За тэгээд 1991 оны 9 сард Assange-ыг одоо Канадын Nortel Telecom компанийн Мельбурн дахь үндсэн терминалд халдсан гэдгийг нь олж тогтоосон байдаг юм байна. Энэ яагаад баригдсан? Ер нь бол ийм юм чинь барих боломж бараг л байдгүй мэн л да. Гэхдээ баригдах болсон шалтгаан нь тэр бүлгэлтэнд байсан нэг хакер нь цагдаа нартай очиод мэдээлэл өгсөн байт юм л. Тэгээ тэрнээс л болж баригдсан. За тэгээд 31 төрлийн тийм халдлагт буруутгагдаад 1994 онд бол шүүхэд дуудагдчихсэн байт юм байна. За тэгэхдээ бол бас л яг гоо энэ үед ч бас л хүүхэд байсан тий. Тэгээд энэ асуудал нэг их бас ял шууд аваагүй л гэдэг юм хэлээ л дээ. За 93 онд одоо яг энэ шүүх хурал нь явж явах үед энэ баригдсан байгаа даа шүү дээ тий. 91 оноос эхлээд энэ асуудал нь шалгагдаад мань хүүхдийн эсрэг 31 төрлийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоогоод шалгаж явах үедээ энэ Австралийн хууль хүчний байгууллагынхан Assange-тай хамтарч ажиллаж гисэн байгаа. Одоо жишээлх юм бол одоо цагдаа нарын үйл ажиллагаанд нь техникийн тусалцаа үзүүлээд энэ хүүхдийн порнограф материалыг авдаг, сошиал нөгөө интернетээр зардаг, тараадаг энэ юмнуудыг баривчлахад нь тусалж исэн гэдэг юм байна. За тэгээд дээрэс нь нэг юм одоо террорист халдлага үйлдэх гэж байгаа хүмүүс байна шүү дээ тий. Эднэр ингээ бие биендээ тийм бөмбөг хийх заавар маавар ингэж хийж тэрнийгээс бие биендээ тараадаг байсан тэр систем энтрийг нь Assange-аар дамжуулж барьж авч исэн гэх мэтчлэн ийм бас цагдаа нартай хамтарч ажиллаж исэн. Хэдүүр өөрөө шалгагдчихсан ч гэсэн. За тэгээд энэ 95 онд бол энэ нөгөө нэг баригдсан 31 гэмт хэрэгтийнх нь шүүх хурал нь болсон байдаг. Гэхдээ яг энэ үеэрээ Assange өөрөө тийм сэтгэлийн маш одоо хүнд байдалд байсан гэдгийм байлээ. Бүр сэтгцэн эмнэлэгт хүртэл хэвтсэн. Яг тэгэхээр энэ нөгөө үйлдсэн хэрэгт нь баг 290 жилийн ял тулгаж болцсохгүй гэж
байсан юм байна. Тэгээ дээрэс нь Assange өөрөө бол 21 гэмт хэрэгт нь гин бурууга хүлээсэн. За тэгээд гэхдээ шүүх бол түүний нөгөө цагдаа нартай хамтарч ажилласан те нөгөө гэмтгэрэг үйлдсэн санаа зорилго ч гэдэг юм уу энэ бүхнүүдийг нь харгалзаад түүнд 2100 австрал долларын торгуул оногдуулсан. За тэгээд дээрэс нэг good behavior bond гэж нэг юм нэг хорхоос өөр төрлийн ял байдаг юм тодорхой хугацаанд ингээ хуулийг дагаж мөрдөөд хууль цагдаагийнхны хяналтанд дор байх тэнсэх гэдэг шиг. Гэхдээ нэг юм тодорхой тийм нөгөө сургалтанд хамрагдаж байрал ийм хорхоос өөр төрлийн ял тий 5000 австрал долларын тийм төлбөртэйгээр тийм good behavior bond-ыг бол байгуулсан байт юм байна. За тэгээд шүүгч бол тухайн үедээ Assange-ийн бага насны хүнд амьдрал болон энэ хорлон сүтгэх санаа байхгүй гэдгийг нь бол харгалзан шийдсэн. Энэ шүүх хурлыг Assange бол өөрийнх нь амьдралд маш гүнзгий нөлөөлж WikiLeaks гэдэг одоо энэ дэлхийд дахин алдарсан энэ вебсайтыг байгуулахад хүргэсэн гэж ярьдаг. За тэгээд Assange-ийн өөр одоо өсвөр насныхаа үеэс ахуулаад хийдэг байсан нэг заавал дурдах ёстой зүйл бол хакерддаг байсан хэрээрээ одоо хакерийн эсрэг янз бүрийн вирусын эсрэг ийм сүлжээний хамгаалалтын шифрлэлтийн ийм маш том програмуудыг зохион бүтээсэн энэ програмуудын хөгжилд бол үнэтэй хувь нэмрэл оруулсан хүн гэж бол үздэг юм байна. За тэгээд ийм томоохон компаниудад энэ компьютерийн аюулгүй байдлын зөвлөгөө өгдөг ийм хүн байсан хүүхэд байхасаа л ерөөсөн ийм зөвлөгөө өгдөг. За тэгээд ийм бусад хүмүүст ч гэсэн зөвлөгөө өгдөг вебсайт энэ төр ажиллаулдаг. За тэгээд техникийн туршлага ашиглаад энэ байдлаараа маш их бас орлоготой байдаг байсан гэж яаж тийм цоо гойд чадваа тий. Тэн чин боловсрал эзэмшээгүй гэдэг байгаа шүү дээ ер нь. За тэгээд 1998 онд Assange өөрөө хэлэхдээ би ингээд дэлхийн олон орноор аялмаар байна гэж дурдсан нь тэр нь Орос, Монгол, Хятад, Польш зэрэг зүүн Европын орнуудаар аялмаар байна. Би дэлхий дахинтай танилцмаар байна гэж олон нийтэд сүлжээн дээр ярьж исэн. Тэгээ Монголд ирсэн юм болов уу яасан юм бол мэдэхгүй те. Тэгээ энэ үчин бас нөгөө энэ тэнд өөр улсуудаар явхдаа өөр хүний нэрээр бас яваад идэг юм билий. Тэгэхээр өөр пассворттай ч юм уу тий. Тэгээд явдаг байсан болохоор магадгүй Монголд ирээд явцсан ч гэж магадгүй тухайн үедээ. Энд чи 98 онд ингээ ярьжсэн гэхээр нэг 2000 онд ч юм уу ирсэн байх магадaltaй юм. За тэгээ хоёлаа гол энэ хүний талаар энэ хүнийг алдаршуулсан WikiLeaks-ийн талаар хоёлаа ярина. Өмнө нь бол нэг юм бэкграундтай юм байна шүү дээ. Тийм байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel компани маань оролцож байгаа. Тэгэхээр Skytel-ийн үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаараа гэдэг ийм урамшууллыг одоо эхлээд байгаамаа. Тэнгис талаадыгээр одоо хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Тэгвэл тань зориулсан Skytel-ийн шинэ урамшуулал эхэллээ гэсэн байна. За бас одоо юу гэдэг нэгэн л Skytel-ийн хэрэглэж болсон байна одоо яг энэ урамшууллыг энэ датагаа авахтаа тий энийг ашиглаад азаа үзэж юу нь болохгүй гэж. За урамшуулалд оролцоод тосороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх гэдэг нь болохоор за шинэ хэрэглэгч болох юм бол болох юм байна. За эсвэл дижитал картад ансаа цэнгэлсэн тохиолдолд болох юм байна. За эсвэл дата багц авах болгондоо гэсэн үг. За одоогийн багцаа ахиулах зэрэг бусад үйлчлэгийг урамшууллын эрх цуглуулж мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосын нэг болохоос гадна за бусад дижитал бэлгүүдийн эзэн болох боломжтой. Урьдчилсан төлбөрт үйлчлэгийн хэрэглэгчид 11,000 төгрөг, 14,000 төгрөг, 21,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээс гадна сар бүр тодруулах iPhone 16 гар утасны эзэн болох боломжтой. 11,000, 14,000, 21,000 гэсэн картаар цэнгэлт хийсэн хэрэглэгчдээсээ iPhone 16 гар утасны эзэд болон одоо супер бэлэг болох мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах юм эрхийг бэлгэлж байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань яг ийм гоё урамшуул зарласан байгаа дээр нь бас ашиглаад дансаа одоо нэг мөсөн 14,000-аар нь цэнгэлдэг юм уу те 7,000-аар цэнгэлжсэнээс 11,000-аар нь цэнгэлдэг юм уу? Үүнийг сонгоод та бүхэн маань гоё урамшууллыг ашиглаарай. Тэгээд 2025 оны 4-р сарын 30, 2025 оны 5-р сарын 30, за 6-р сарын 30-ны өдөр тус сошиал хуудасаар аялагчдыг тодруулах юм байна. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1815 15
За мөн 15 гэсэн скатлын хэрэглэгчвэл энэ мэдээллийг авах боломжтой. Тэгээд манай од мөндрийнхнаас хэн нэг нь энэ гоё аялалтаас явчаасай гэж бодож байна. Од мөндрийн сонсогч нараас хэрэг явах юм бол ялагч болоод явах юм бол од мөндөр Facebook групп дээр бичээрэй, бид нартай хуваалцаарай. Бидний дундаас гараасай гэж хүсэж ёрөө. За ингээд WikiLeaks-ийн талаар 2006 онд Julian Assange ийм өөр бас сэтгүүлч нар тэгээ дээрэс нь дипломатчд, за математикч, за өөрийг нь дэмждэг байсан хүмүүс гих мэтчлэн ингээд хэсэг бүлэг хүмүүстэй хамтраад WikiLeaks гэдэг нэртэй тийм вебсайтыг үндэслэн байгуулсан. За тэгээд өөрөө бол зөвлөлийн гишүүн редактор нь гэж бол явж исэн. За гол зорилго нь бол энэ төр засаг корпорациудын ил тод байдлыг нь одоо хангах, ил тод байлгах талаар ч гэх юм уу те ийм аливаа нууцыг гаргаж ирэх зорилготой ч гэх юм уу ийм байдлаар бол энэ вебсайтаа ажиллуулж эхэлсэн. За энэний талаар одоо ч ойлгоно. За энэ вебсайтн дээр 2006 оны 11 сард хамгийн анхныхаа нийтлэлийг өөрөө Julian Assange нэг юм 5 хуудас эссе маягийн мэдээллийг тавьсан байдаг. Энэ нь болохоор энэ нууцлалын татвар гэсэн нэг юм агуулгатай юу байсан гэхээр нэг аливаа байгууллага бол ийм нууцтай байх тусам те ямар нэг юм нуун дарагдуулах тусам энэн дотор тийм маш их асуудлууд ийм хяналтгүй байдал бол үргэлж байдаг. Хэрвээ ийм одоо асуудалтай байдлыг ил тод гаргаж ирээд те хүмүүс мэддэг болчих юм бол ер нь заллан хулгайч гэдэг юм уу ийм хууль бусдыг хохироосон зүйлүүд багасах юмаа гэдэг нэг ийм санаа зорилготой ийм нийтлэл гэх юм уу эссе байсан. Энэ нь бол юу хэлж байгаа юм гэхээр цаашдаа энэ WikiLeaks яг юунд хүрэхээ юу зориод байгаа юм бэ гэдгийг л харуулахыг хүссэн болов гэж би бодсон. За тэгээд үүнээс хойшоо ийм маш тийм томоохон баримтуудыг ил болгож эхэлсэн. 2007-оос за одоо бол 2007-оос 2009 онд гаргасан мэдээллүүдийн талаар ярьчээ. Тэр мэдээллүүд донд нь ер нь бол Assange тухайн үедээ өөртөө ийм 4 байнгын орон тооны ажилтнтай байдаг байсан. За тэгээд дээрэс нь Assange-тай хамтарч ажилладаг ийм сайн дурынхан бол байдаг байсан. Тэд нар нь бол ихэвчлэн хакерууд гэж хэлж болно. Дэлхийд дахинд нэг Anonymous гэдэг нэртэй нэг юм хакерын бүлэглэл байдаг гэж хүн болго мэддэг болов гэж бодож байна. Нэг хакерддаг. Одоо Украин, Оросын дайн эхлэхэд жишээлбэл тэр Anonymous бүлгийнхэн Оросын хамаг одоо улсынхан тэр системд нь хакердж барайл нэг буу юм болж байсан да. Ер нь бол дэлхийд даяар тархсан хакеруудын нийтлэл юм шиг байгаа. Тэд нар бол жишээлбэл бас хамтарч ажилладаг гэсэн юм албан бус зүгээр мэдээлэл бас байдаг. За эдгээр ямар мэдээллүүдийг задлж эхэлсэн бэ гэхээр за Йемен дэх юм дроны довтлогоо, Арабын орнуудын авилга, за Кен улсын хууль хүчний байгууллагын хууль бос үйл ажиллагаа аллагыг нь за 2008 оны нөгөө төвдтэй холбоотой юм нөгөө хятадын одоо маш нууц материалуудыг за Перугийн энэ Петрогейт гэдэг газрын тосны энэ хууль бос үйл ажиллагаа гэх мэтчлэн мэдээллүүдийг бол цацаж ихсэн төвшөнд асуудал муу мухай зүйлийг зурж гаргаж ирч тий. Бүр ингээ бичлэг мэтлэгтэй ингэж гаргаж ихсэн. За энэ нөгөө нэг сая дурсан Кенд болсон хууль хүчний байгууллагын хууль бос үйл ажиллагаа алга гэдэг шүү дээ тий. Энэ юуны задруулалтын талаар бол энэ Sunday Times гэдэг сэтгүүлч Times-ийн сэтгүүлч нэг John Swain гэж хүнтэй бол хамтарч ажилласан юм байна л да. Тэгээ 2009 онд бол Amnesty International-ээс энэ талаар хийсэн ийм нэвтрүүлэг гэх юм уу 90 сурвалжлага нь шагнал бол хүртэж исэн. За Assange-ийн хэлжсэнаар бол яг энэ Кен улсын авилгын асуудлыг ингэж дэлгэж тавьснаар маш их өөрт нь бол аюул занал ирсэн, гэрийнх нь гадаа бууд зүсгтэй хүмүүс хүртэл ирээд тэ ингэдэг байсан гэд бас ярьж исэн. За тэгээд энэ мэдээлэл нь бол 2007-оос 2008 онд Кен улсад босон сонгуулийн үеэр маш их хил лам болоод бүр шуугаан нь бүр хүндрээд сүлдээ юм тэмцлийн хурц хэлбэр хүчрхийлэлд хурж одоо 1000 гаруй хүн амиа алдсан, 600,000 гаруй хүн бүр нүүж сууршихад хүрж исэн ийм том тэмцэлд бол хүрэж исэн ийм том мэдээллүүдийг гаргаж ирсэн байна.
Тэгээд энээс хойшоо бол тэгээ 2008 онд бас нэг мэдээлэл цацсан Швейцарын банк одоо энэ банк Julius гэдэг нэртэй нэг ийм банк болвол WikiLeaks-ийг шүүхэд бол өгсөн байдаг. Банкныхын дотоод мэдээлэлтэй холбоотой. Швейцарын банк чи ер нь бол нэг тийм нууцлалтай, өндөр юутай зэрэгэлтэй энэ гэдгээрээ бол алдартай шүү дээ, тийм. Эдний дотоод мэдээллийг задруулах гээд байна гэдэг үндслээр энэ WikiLeaks-ийн үйл ажиллагааг зогсоохыг бол хүссэн. Манай банкны дотоод бичлэг, бүр хяналтын камерын бичлэг хүртэл ингээд задрах гээд байна гэдэг үндслээр. Гэхдээ энэ нь тухайн WikiLeaks-ийн үйл ажиллагааг зогсоох гэхээсээ илүү бүр олон нийтэд дэлхийд дахинд баг алдаршуулахад нь тусалсан гэх юм уу. Нэг ийм хэрэг 2008 онд бол бас болж исэн. Санагдаад байна. За баах хүмүүсийн нэрс зарлагдаад баларсан юм болоо. Өө юм болсон. Банкны тэр нэг юу гараад. За тэгээд 2009 онд бол 9 оны 7 сард нь WikiLeaks дээр энэ Turks болон Caicos арлуудын авилгын асуудлаар бас нэг юм маш том шуугантай асуудлыг дийлгэсэн Их Британий гадаад хэрэг хамтын нөхөрлийн газраас гаргасан мөрдөн шалгах комиссийн юм нэг тайлангийн бүрэн ихээр нь нийтэлсэн юм байна л та. За тэгээ энэ тайлан дээр нь болохоор энэ гадаадын үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч нар одоо энэ арлын энэ Ахмад улс төрчдөд төрийн эрх барих одоо байгууллагын хүмүүст нь албан тушаалтнуудад нь ялангуяа тэр TCI-ийн ерөнхий сайд байсан энэ Майкл Мисик гэж хүн маш олон сая $1 төлбөр, нууц, зээл, авилга энэ авч исэн гэсэн мэдээллүүдийг нь ил болгож исэн юм байна. За тэгээд энэ нь болохоор тэр Английн дотоод мэдээллийг ингээд дотооддоо зарлцсан байсан тэр тайлан репортыг нь олж авангуудаа зарлчихж байгаа байхгүй. За 2010 онд бас нэг гаргасан маш алдартай мэдээлэл нь бол 2007 оны 7 сарын 12-нд Багдадад үйлдэгдсэн агаарын товтлооны видео бичлэгийг нийтлсэн байдаг юм байна. Энийг нь болохоор нэг Америкийн нэгдсэн улсын армийн үйлдсэн дайны гэмт хэргийн нотлогоо гэж одоо бол дэлхийд дахина үздэг. За мэдээллийн Reuters агентлаг өмнө нь энэ Багдадад бол ийм нэг ийм Америкийн цэргүүд ийм аллах үйлдсэн байж болцсошгүй гэдэг мэдээллийг аваад бол албан ёсоор тодруулга авахыг хүсэж исэн боловч энийг нь ерөөсөө Америкийн армийн талаас бол зөвшөөрөөгүй байсан юм байна л да уулна. Гэтэл Assange болон түүний багийнхан энэхүү барьцааны аллах гэдэг нэртэй энэ видео бичлэгийг нь шууд цацчихсан. Энэ хакердж олж аваад. Энэ хакердхийн тулд энэ бүр 7 хоног ажилласан гэж бол хожим битсэн байлээ л дээ. Америкийн цэргүүд ингээд Иракт нисдэг тэргээр явж байгаад тэгээ Reuters-ийн 2 сэтгүүлч тэгээ жирийн 18 иргэнийг ингээд онгоцноос буудаад алж байгаа нэг тийм бичлэг. Йоо би чамаг яриаг бол өөрхөн ярьсан бол итгэхээргүй юм байна тий. Энэ бичлэг нь одоодсан баг энэ тийм ингээд бэждэг. Нэг ийм бичлэгийг олон нийтэд ил гаргаж тавьсан. Тэд нар нь бол ямар ч тийм цэргийн одоо алан ядагчдыг устгаж байгаа ч юм уу тийм байгаагүй. Энэ бүр жирийн 2 сэтгүүлч тэгээ дээрэс нь ийм 18 энгийн иргэнийг будаж байгаа. Яах энэ баримт байхгүй бол тэгээд мэдгүй ямар ч нотлох хоримтгүй өнгөрөхлөө тий байх юм. Тэгээ энийг бол ил гаргаж тавьсан. За тэгээд 2010 оны 10 сард нь энэ Афганистаны дайны тухай мэдээллийг бол бас гаргаад тавьсан байдаг. За энийг нь бол New York Times дээр юу гэж үзчихсэн гэхээр Афганистаны дайны тухай бодит энэ харгас дүр зургийг харуулсан энэ зургийн цэргийн нууц баримт бичгийн энэ 6 жилийн архивыг энд гаргаад тавьсан байна гэж бол тодорхойлсон байна лээ. За үүнээс хойшоо дахиад 2010 оныхаа 10 сард дахиад 2004-өөс 9 оныг хамарсан Иракийн дайны үеийн Америкийн цэргийн армийн 391,832 ширхэг тайланг дэлгээ тавьчихдаг юм. Иракийн дайны тэмдэглэлийг бүр ингээд армийн нууц мэдээллүүдийг ингээ бүр ингээ тавьчихж байгаа байхгүй юу? Хакераасаа гадна нөгөө айгүй геополитик юм байдаг юм уу? Маш юм үндсэн мэдээлэл айгүй сайтай хүн байгаа тийм хаана юу болж чинь энэ дээр юу буруу юу зөвийг өөрөө бас тунгаагаад байна. Гэхдээ нэг юм жоохон гайхаад их юм тийм. Ягаад ингэж олон одоо чи хувийн нууцд халдж байгаа гэмтэрэг улт амсан гэмтэрэг ч юм уу одоо тэгж явах байлгүй дээ. Тэг ягаад нөгөө баригдахгүй энэ мөн өргөжлөд байгаа юм тийм. Julian Assange чи энэ үеэр ерөөсө бүр ингээд ойрхон бүр маш олон улсуудаар ингээд аялал яваад иддэг гэсэн. Тэгээд энэ тагнуулын байгууллагуудаас ингэж нуугдаад тий хуурамч нэрээр явдаг. Зочид буудлын энтерт орохдоо хуурамч нэрээр
одоо нэвтэрж ордог байсан гэж байна. Тэгэд ингээд шал малан дээр унтаад тэгэд ийм нөгөө нууцлалтай гар утас ашигладаг тий. Тийм тэгээ картаар төлбөр тооцоо хийдгүү байнга бэлэн мөнгө ашигладаг гэх мэтчлэн дандаа ингэж явдаг байсан. Тэгээд нөгөө онлайнаар ажиллаа хийдэг учраас тэгээд дэлхийн хаан л бол хаана ажиллаа хийчих нь вэ шүү дээ. Тэг ийм байдлаар бол ингээд яваад идэг гэсэн. За ингээд энээс хойшоо 2010 онд бас нэг амар том дэлхийг дөргөөсөн шахуу мэдээлэл таарсан Америкийн нэгдсэн улсын дипломат харилцааны 250 мянган шиг ийм захидлыг нэг Cable Gate гэдэг нэртэй ийм файлуудыг одоо нийтэд дэлгэж тавьсан дэлхийд дахинд ингээд урд өмнө хизээж байгаагүй энэ дипломат ажиллагааны хөшигний артлын тэ үйл ажиллагааны тагнуул дэлхийн хурцтмал байдлын талаар ер нь яаж ингэж яригадаад явагдаад байдгийг ч гэдэг юм уу ийм нэг юм мэдээллийг харуулсан баримтыг дэлгэсэн байдаг. Тий энэ мэдээллүүд дунд нь бол яг маш их юм байсан. Бүр тэ хэдэн зуун мянган материал байгаа учраас нэг Германы канцлер Ангела Меркель, Сауди Арабын хаан тэ энэ хүн жишээлбэл нөгөө могоон толгойг тасдаж Иран руу довтлын эдэр гэж байгаа энэ тэгээ нүүбийн дэлхийн удирдагчдыг ингээд Америкийн нэгдсэн улсаас чагнажсэн тухай ч гэдэг юм уу. За тэгээд Guantanamo-г одоо нүүлгэн шилжүүлэх асуудлаар ярилцчихсан асуудал Америкийн нэгдсэн улсын хоригдлуудыг ингэж хүлээж авахыг холбоотнуудаа шахаж байгаа байдал. За тэгээд бүр маш их Афганистаны дайн, Кувейт тэгэл дагаал маш их юм хээл хахуул хүний эрхийн зөрчил, далд хилцэл тэ Бразилийн терроризмын эсрэг нууц хамтын ажиллагаа, Эквадорын цагдаагийн одоо өвчнөө байгууллагын ажиллагаа ерөөсөө бүр маш их мэдээлэл энэгээр задарсан. Юу гэж бодохооч мэдгүй байжлаа бүр. Тэгээ бүр энэ одоо Америкийн нэгдсэн улсын дипломат кабелийн нууц мэдээлэл ингэж олон нийтэд гарснараа WikiLeaks бол ингээд маш хүнд асуудлуудаа одоо яг ингэж тулгаж эхэлж байгаа. Энэ үртлээ бол ингээд цухтаал яваадсан тий. Одоо бол зөвхөн жинхэнэ ингээд бүр энийг л барьж авахгүй болохоо болчлоо. Бүр аюулын төвшөнд хүрж штэ тий. За тэгээд энэ 2010 оны 8 сард энэ Julian Assange одоо дээрх энэ сая дипломат албаны нууц мэдээллүүдийг ингээд нэг файл дээр хуулцсан. Тэрнийхээ ингээд нөгөө нэг онлайн хандах юм нэг URL гэдэг нэг линк байдаг шүү дээ тий. Тэрийг нэг юм David Lade гэдэг нэг юм сэтгүүлч. За тэгэл Luke Hard ингээд хоёр хүнд бол өгсөн юм байна. За тэрийг нөгөө хоёр сэтгүүлч ашиглаад нэг WikiLeaks Julian Assange-ийн нууцын эсрэг дайн гэдэг нэртэй тийм ном бичээд 2011 оны 2 сард нийтлсэн байдаг юм байна. За тэгээд удалгүй энэ материал бол олон нийтэд бүр нээлттэй Германы нэг сайт дээр бүр ингээд тухайн 200-300 мянган материалаас ингээд хайлт хийгээд те манай Монголоос ч гэсэндээ хүмүүс чинь Монгол зонгол гэж бичээд тэр материалууд дундаас нь хайгаа зарим нэг улс төрчдгийг олж молоод ингэжсэн нэг ийм байдлаар бол ингээд олон нийтийн сүлжээнд тавигдсан байсан ийм үйл явдал болж исэн. За тэгээд энийг нь бол Америкийн нэгдсэн улсын засгийн газар яаж зүгээр байх вэ? Мөрдөн шалгах ажиллагааг эхэлсэ. За тэгээд хамгийн гол нь энэ эхний үед бол за энэ дипломат албаны мэдээлэл задарснараа яг ямар нөлөө тэ одоо үзүүлэх нь ямар нөлөө хор хохирол учрах нь вэ гэдгийг судлах зорилготой нэг мэдээллийн хянан шалгах ажлын хэсэг гэж бол байгуулсан. 125 хүний гаруй хүн одоо баг болоод 10 гаруй сарын турш энэ мэдээллүүдийн араасан гэж бол ажилласан гэдэм билий. Яг энэ мэдээлэл задарснараа одоо ямар хор хохирол хаана учирч ийн вэ гэдэг байдлаар олон нийтэд аж тустай ч ах юм уу тий ямар учиртай гэдэг. Ер нь бол хор хохирол хэр учирсан бэ гэдгийг л тогтоох зорилгоор ажиллаад гэхдээ яг энэ мэдээлэл задарснаас бол хүн амтан үхэж чатаагүй тий ямар нэг юм тийм шууд хохирол бол гарааг байна гэж үздсэн байдгийм байна. За ингээд хууль хүчний байгууллагынхаа анхаарч эхэлсэн ч гэсэн WikiLeaks хэдэн жилийн туршид нөгөө томоохон нууцтай тийм баримт бичгүүдийг үргэлжлүүлэн нийтлсээр л байсан. Гаргаж ирсээр л байсан. Тэгээ тухайлх юм бол энэ Сирийн улс төрийн зүтгэлтнүүдийн дотоод хувийнх нь имэйл, за тэгээд Kissinger-тэй холбоотой Америкийн нэгдсэн улсын дипломат харилцааны бүртгэл, за Сауди Арабын засгийн газрын дотоод харилцаа гэх мэт ийм материалуудыг нэмж
бол зарласан байдаг. За үүн дундаас нэмж дурдахад нөгөө 2016 оны Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хиллари Клинтонтой холбоотой бас нэг ийм цахим шуудан ардчсан намын үндэсний хорооныхын цахим шуудангийн баримтуудыг ил болгочихсон. За үүнээс болоод энэ ардчсан намын үндэсний хорооны дарга нь ажилласаа огцроод тэгээд энэ намаас уучлал гуйгаал нэг бас нэг ийм үйл явдал болж исэн. За Ассанж бол яагаад энийг яг энэ үеэр цацсан бэ гэхээр нэгдүгээрт бол 2016 онд болж исэн ардчсан намын үндэсний их хуралтай бол давхцуулсан. Хоёрдугаарт бол Хиллари Клинтоныг энэ Ассанж бол их буруутгадаг хүн байсан. За либерал дайны шонхор мохор гэл нэрлээл. Ер нь бол нэг юм хувийн имэйл харилцааны юмнуудыг задлсан байдаг юм байна. За одоо тэгээ хоёлаа энэ бүх үйл явдлууд ингээд ярих юм бол бүр маш ихтэй энэ яг юу гаргаж тавьсан бэ гэдгийг яриад яаж багтаах байлаа шүү дээ. Одоо хоёлаа шүү хүн рүүгээ оръё. За тэгээ шүүх хэрэг нэг зүйлийг бас нэг зүйл нь болохоор одоо энэ хүн жишээлбэл юу дуртайгаа л харж штэ одоо бидний юу гэж үдин тэ юу дуртайгаа харж. Тэгмут нэг ийм ор хүнжил рүү өнгөсөн ч юм уу нэг дургу хүнээ багал зуртах гэсэн юм уу нэг тим юм гэхээсээ илүү дандаа юм олон улсын зөвхөн улс төрийн тэ нуухай сайхныг ингэж томоор харна гэдэг шиг тэ тэгж байгаа нь бас айгу тэ бас сонирхолтой ч юм уу нэг онцлог нь байгаа шүү дээ энэ хүний тий. Бүр өсвөр наснаасаа эхлээл ер нь тийм дандаа тийм том цэргийн үйл ажиллагаа ч гэдэг юм уу ийм имийг сонирхдаг байсан. За тэгээ дээрэс нь өөрөө өөртөө нэг тийм нэг ёс зүйн дүрм гэх юм уу нэг юм тогтооцсон байгаад байгаа нь. Тий. Ер нь бол багасаа л ойлгоцсон байсан байх л та. Би юу ч бол юунд хүрч чадна. Гэхдээ би нэг зөв зорилгоор ашиглах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм юм нөлөөсөн болов уу гэж бодож байна. За хоёулаа хамтран танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлье. Тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энэ Худалдаа хөгжлийн банк маань ажиллаад байгаа. Үрждэг сар хариултаа хадгалъя гэдэг үрждэг сарын талаар бас манай Од мөндрийн сонсогчдод сайн мэдж байгаа бах. За хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээг бол та бүхэн маань Худалдаа хөгжлийн банкн дээр очиод 1000, 2000, 3000, 4000, 5000 хүртэх дүнгээс өөрөө ингээд сонгоод миний худалдан авалт болгоноос одоо энэ дүнгээр ингэж бүхэлжилж авах юм гэрээг хийх юм. Үүгээрээ та одоо хадгаламжиндаа худалдаа карта одоо ашиглах болгондоо таны хадгаламж руу одоо ямар ч мэдгэдэггүйгээр те тухайн хүндээ ямар нэгэн юм том асуудал болохгүйгээр мөнгө чинь ингээд баг багаар хоригдлагдаал байх. Одоо ийм юу юм. Одоо нөгөө бид нар чинь мөнгө хоригдлуулъя гээл одоо бодохгүй хүн гэж одоо хинч байх уу. Гэхдээ яг ийм нэг юм бэлтгэсэн платформ аппликейшн ийм имийг ингээд танд гаргаад өгнө гэдэг бол надад хамгийн гоё нь энэ санаа нагаад байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд та бүхэн маань бас заавал өөрийн биеэр очихгүйгээр энэ дэлгэцэн дээр гарч байгаа энэ QR кодыг уншуулад TDB онлайн гэдэг аппликейшнийг татаад өөрөөсөө хадгаламжийн дансаа нээгээд за аппликейшн ашиглан 6 сар ба түүнээс дээд сарын хугацаатай хадгаламжийн данс нээн гэсэн байгаа. Тэгээд мөн бас харилцах данс нээн. Тус харилцах дансан дээрээ болохоор Худалдаа хөгжлийн банкны Brito Visa, Master гэх мэт төсөн бит болон виртуал карта захиална. За аппликейшныхаа хэлбэр хоригдол зэсийн хариултаа хадгалын үйлчлэгийг ашиглан карта харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш одоо сарын хугацаатай хадгаламжийн дансатайгаа холбоно гэсэн үг. За ерөнхийдөө та бүхэн маань Худалдаа хөгжлийн банктай ойрхон явж байвал ороод шууд энэ үйлчлэгээ нээлгэж болно. За мөн одоо яг орондоо явчих таа ч гэсэн та одоо энэ үйлчлэгийг идэвхжүүлэх ийм боломжтой гэдгээрээ маш гоё яагаад. За үрждэг сар гэдэг нь болохоор та яг энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгийг ашиглаад 5 дугаар сарын 12-ноос өмнө энэ 25,000 төгрөгийг одоо хадгалж чадсан бол энэ мөнгийг чинь шууд 2 үржүүлээд 50,000 төгрөг болгоо таны хадгаламжийн данс руу шууд оруулах ийм одоо таныг одоо түлхэж өгч штэ мөнгө хадгалах 25,000 төгрөгөөс хаа юм тийм штэ тий эн чинь бас мөнгө хадгалах гэж байгаа хүн тий үнэхэр зорцол бол яах вэ эн чинь 2 дахин нугалж өгж байгааг нь гоё ашиглаад ингээ хүнд бас урамтай гоё тий тийм тэгэхээр та бүхэн маань 5 дугаар сарын 12-ноос өмнө бас амжаад энэ одоо 25,000 төгрөгийг үржүүлээд аваарай гэж хүсэж байна. Тэгээд нэгд өдөр болгон таны одоо банкнд бүртгэлтэй гар утасны дугаарт мессежээр таны хадгаламжийн мэдээлэл өчөн хүрээд байх юм байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1819-77 гэсэн утсаар аваарай. Тэгээ ер нь бол биеэр очих шиг амар ойлгомжтой юм байхгүй тий. За тэгээ Худалдаа хөгжлийнхаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээ баярлалаа. За ингээд WikiLeaks Julian Assange болон түүний багийнхан ингээд дэлхийд даяар маш нууц те
хүмүүсийн амьдралдаа олж үзэхгүй мэдээллүүдийг ингээд цацчлаа. Мэдээж энэ дээр хууль шүүхийн асуудал босч ирлгүй л яах вэ? За хамгийн анх бол 2010 онд Швед улсад бол нэг юм хэрэг үүссэн байдаг. 2010 онд Их Британд Жулиан Ассанжийг Швед улсад хүлээлгэн шилжүүлэн өгөх юм асуудлаар бол хуулийн маргаан гэх юм уу үүссэн байдаг. Энэ Швед рүү шилжүүлж өгөх асуудал яагаад гарсан бэ гэхээр 2010 оны 8 сард Жулиан Ассанжийг Шведэд байхдаа нэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг юм байж болзошгүй гэдэг асуудлаар хэрэг үүсгээд за тэгээд энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд Жулиан Ассанж Швед улсад бичлэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ урьдчилсан мөрдөн байцаалт явуулах гэдэг шүү дээ. Энэ шүүх мөхтөр шилжээгүй байж болзошгүй гэдэг үндслээр. За ийм байгаа учраас Их Британийг Жулиан Ассанжийг Швед рүү өгөөч гэдэг ийм хүсэлт Шведээс гаргасан байна. За тэгээд энэ хүсэлтийн дагуу 2010 оны 12 сарын 17-нд Их Британий цагдаа нар Жулиан Ассанжийг баривчлаад за тэгээд Лондоны Вестминстерийн шүүхээр бол оруулсан байдаг. Гэхдээ Жулиан Ассанж ороод энэ дээр батлан даалтаар бол гарсан. За гэхдээ 2012 оны 6 сард энэ нөгөө батлан даалтаар гарцсан байгаа нөхцлөө зөрчөөд нөхөр яасан гэхээр Лондонд байдаг Эквадорын элчин сайдын яаманд очоод улс төрийн орогнол хүссэн байдаг. За тэгээд энд юу гэж үтсэн гэхээр өөрийнх нь эсрэг ийм үндэслэлгүй хийсвэр хэрэг үүсгээд мань хүнийг энэ улс төрийн үйл ажиллагаа гэдэг юм уу энтэй нь холбогдуулаад хэрэг тулах гээд байна гэж Өмнөд Америк руу оргилж шүү. Тий, Эквадор ингээд хүсэлт гаргасан. За Эквадорын элчин сайдын яам бол үүнийг нь хүлээж аваад яамныхаа байранд орогнуулдаг. За тэгээд мань тэндээ 7 жил амьдарсан. Яаж жоохон байсан гэхээр нэг офисын нэг өрөөгөө нэг юм студио байр гэж байдаг шүү дээ. Нэг өрөөнд дотор ингээ галтгоо, унтлагын өрөө, 0 мол ингээ бүх юм байдаг. За тэгээд ийм гэрэл мэрэл компьютер энэ төр тавиад орон сууц шиг болгож тогтжуулж өгсөн гэдэг юм байна. Тэгээ тавилга энэ төр тавиад. За тэгээд өөрийнх нь хүсэлтээр бас хажууд нь байсан эмгтээчүүдийн 0 өрөөг нүүлгсэн тэр нэг юм 30 орчим метр квадрат талбайд байлгадаг. За тэгээд элчин сайдын яамны ажилтнуудын тэгээ яамны хоол молноос нийдэл ингээд бол 7 жил амьдэрсэн байдаг юм аа. Кино. Тэгээд энэ холбогдсон энэ хүчингийн иргэн нөөштэй тэгээ Шведэд энэ нь бас айгу хачин. 2015 оны 8 сард бол энэ хэргийнх нь хөөөлцөх хугацаанд дуусчихсан. 7 жил тэндээс гарахгүй байгаа шүү дээ, тий. Тэгэхээр чин аливаа улсын элчин сайдын яамны байр гэдэг бол тухайн улсынх нь өөрийн газар нутгийн хэсэг шиг үздэг учраас Английн цагдаа нар шууд дайрч ороод нөгөө нөхрийг чи бариад авч чадахгүй гэсэн. Тэгэхээр ийм өөр улсын нутаг дэвсгэр дээр очсон юм шиг ийм байгаад байна гэсэн үг байхгүй. Тэгээд энэ байгаад байгаа болохоор энэ хооронд нь 15 оны 8 сард нь хөөөлцөх хугацаанд дуусчихсан. За тэгээд бас яг гоо бас нэг жижиг сажиг юм хэрэгүүд байсан тэднэр нь ч гэсэн ингээ хөөөлцөх хугацаагаараа дуусаад 2017 оны 5 сар 19-нд Шведийн шүүхээс уулна хэргийг албан ёсоор хэрэгсэхгүй болгоод хаасан байсан. Гэхдээ дахиад 19 оны 5 сард нь Шведийн прокурорын газар Ассанжийн эсрэг дахиад нэг юм мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд дахиад Их Британаас шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргадаг. Гэхдээ Английн шүүх энэ удаа бол татгалцснараа үндсэндээ энэ Шведэд мань хүний эсрэг үүсгэсэн маргаан бол дууссан байдаг юм аа. Тэгэд энэ хэрэг нь нөгөө хүчинтэй холбоотой хэрэг ч гэсэн ингээд хангалттай нотлох баримтгүй гэд хэрэгсэхгүй болсон байдаг. 19 онд нь бүр дууссан байдаг. За одоо гол асуудал бол Америкийн талаар ярихгүй бол болохгүй тийм ээ. Америкийн л хамаг төрийн нууцуудыг задлцсан шүү дээ тий. Энэ дээр нэг юм юу байгаа. WikiLeaks нэг Chelsea Manning гэж нэг хүнийг бас энэ Assange-тэй холбож ярихаас өөр аргагүй байдаг. Энэ Chelsea Elizabeth Manning гэж нэг эмэгтэй би 1987 онд төрсөн. За энэ хүн бол Америкийн бол ийм армийн цэрэг байсан эмэгтэй. Тэгээ бас шүгэл үлээгч хүн байгаа. За тэгээд 2013 оны 7 дугаар сард цэргийн шүүхээс энэ тагнуулын тухай хууль зөрчсөн гэдэг хэрэгт бол буруутгагдсан. Тэгээ WikiLeaks сайтад ийм нууцын зэрэгэлтэй цэргийн болон дипломат албаны 750,000 гаруй баримт бичгийг ингэж
өгсөн, дамжуулан өгсөн гэдэг энэ хэрэгт буруутгагдаад ингээд шүүхээс бол ял авсан ийм эмэгтэй байгаа. За тэгээд энэ эмэгтэйг яллах энэ шүүх хурлын үеэр бол зарим баримтууд дэлгэгдсэний улмаас Жулиан Ассанжийн эсрэг ингээд Америкийн нэгдсэн улсад хэрэг үүсдэгэ. Нэгдүгээрт бол энэ Челси Маннингтай хамтраад Жулиан Ассанжийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан байна гэж уулна эхлээ буруутгаж байсан боловч Челси Маннинг болохоор өөрийнхөө шүүх хурал дээр би бол Жулиан Ассанжид зөвхөн мэдээллийг дамжуулж өгсөн энэ мэдээллийг олж авах тэр хууль зөрчсөн үйл ажиллагаанд би өөрөө сайн дураараа хийсэн юм а гэж хэргийг өөрөө хүлээснээрээ Жулиан Ассанжийн Челси Маннингийн хэрэгтэй бол шууд ингэж холбоогүй байдаг. Гэхдээ тухайн нууц мэдээллүүдийг чинь гэд задлсан шүү дээ тий Wikileaks-ээр задлсан. За энэ холбоотой хэрэг бол ингээд эхэлдэг 2010 оны 11 сард эхэлдэг. Нөгөө Шведийн хэрэгтэй чи зэрэгцэж яваад байгаа. За тэгээд Америкийн ерөнхий прокурор бол тухайн үедээ 10 онд хэлэхдээ бол ингэж хэлжсэн л да. Жулиан Ассанжийн эсрэг бол одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүссэн гэд явж гин идэвхтэй мөрдөн шалгах ажиллагаа явж гин. За тэгээд Америкаас бусад бас өөр улс орнууд ч гэсэндээ энэ хүнийг хэрвээ танаа улсын хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол бас мөрдөн шалгах ажиллаа эхлүүлээч ингээд дэлхийд даяараа хамтарч ажиллая антер гэсэн агуулгатай мэдээллийг бол уриалгыг гаргаж исэн. За гэхдээ энэ дээр бас нэг төрийн хууль захиалах байгууллагаас нэг юм өөр байр суурьтай байгаад байсан нь зарим нь болохоор Жулиан Ассанж яагаад ч юм юу байж чадахгүй мөрдөн байцаалтын субъект болж чадахгүй энэ гэсэн агуулгатай нэг юм зөрчилдөөнтэй юмнууд бас байгаад байсан. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын агентлагаас нь 2011 онд бол Жулиан Ассанжийг гадаадын сөрөг үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гэж нэг юм англилд хамруулад энэ хүний үйл ажиллагааг байнгын хяналтанд байлгаа гэдэг юм шийдвэрийг бол гаргасан байдаг. За тэгээд энэ хэрэгт шаардлагадж байх үед 2011 оны 8 сард энэ Wikileaks сайн дураараа хамтарч ажилладаг байсан нэг Сигур Дур гэж нэг хүн холбооны мөртөг тавьчаад очоод энэ нөгөө Жулиан Ассанж болон хамт гол ажилладаг байсан хүмүүсийн хамаг юм дата мэдээллийг нь хуулцсан юм хард дискнүүдийг хэд хэдэн хард дискийг холбооны мөртөг тавьчаад аваачаад өгчдөг. Урвчихсан. За тэгээ энээс нь болоод бол мань хүний эсрэг нэлээд олон баримтуудтай болсон. За тэгээ дээрэс нь энэ Ассанжийг энэ тагнуул хуйлдаан хийсэн гэдэг асуудлаар шалгах гол үндэс нь болж өгсөн гэх юм да энэ нөгөө хард дискэн дээрэс нь. За тэгээд 2013 онд уул нь бол Америкийн нэгдсэн улсын хууль хүчний байгууллагаас Ассанжийг яллах магадлал бол бага байна. Яг тэгэхээр энэ хүн чинь нөгөө сэтгүүл зүүн эрен сурвалжлах үйл ажиллагаа гэж юм байдаг те сэтгүүлч нар бол эрхтэй үгээ хэлэх эрхтэй. Энэ эрхтэй холбоотойгоор одоо шалгахад те ял өгөхөд бас хэцүү байхаа тэр бас яг юм хакердсан тэр үйл явдлыг ингээд шууд нотлох юм бас байхгүй байгаа. Яг Жулиан Ассанж хийсэн юм уу? Эсвэл өөр тэр хамтарч ажиллаж байгаа хакерууд нь хийсэн юм уу? Яг хэн хийсэн бэ гэдгийг нь шууд нотлох баримтаас эднэрт байхгүй байсан учраас бас юм эргэлзээтэй маягийн байсан. Яагаад гэвэл уг Ирман юм маш ухаалаг хүн байгаад байгаа байхгүй тий өөрийгөө шууд хэрэгт хийчих тийм хүн биш байгаад нь штэ тий. За тэгээд за одоо уйлгийн цаг нэлээд явчаад байдаг. Одоо төгсгөлээс тий Америкийн нэгдсэн улс яг хоо ингээд энэ асуудлаар нэлээд нааша цаашаана явж исэн. Тэгээд дээрэс нь 2017 оны үеэр Америкийн одоо мөрдөн байцаах албанаас энэ хүн чинь нөгөө Эквадорын юунаас гарч ирэхгүй ингээд байгаад байгаа штэ. Гарч ирэхгүй байгаа учраас яаж чадахгүй. Тийм учраас мань хүнд уул нэг юм санал тавьдгийн Оросуудтай хэрхэн яаж хамтарч ажилласан бэ гэдэг мэдээлэл биднэрт өгчих юм бол тий чамд ингээ ялт тулахгүй ийм тохиролцоо хийя гэдэг саналыг уулан тавиад өмгөөлөгчдөн нартай ярилцаад явж явах үед Wikileaks дээр нэг юм мэдээлэл тэднэрт зарлаад тавьчихдаг байхгүй юу. Тэр нь болохоор нэг юм Vault 7 гэдэг нэртэй Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын цахим тандалт. Одоо нөгөө Америкийг иргэдээгээ чагнадаг гэдэг нэг мэдээлэл явдаг байсан шүү дээ. Энд чинь энтэй холбоотойгоор гарч ирсэн юм лээ. Америкийн тагнуулын төв газрыг юм цахим тандалт кибердан хийх үйл ажиллагаа хийдэг энэ гэсэн агуулгатай тийм мэдээллийг наривчсан мэдээллийг Wikileaks дээр тавиад тэгээд нөгөө нэг хэлцээр нь
зогсчдаг. Энэ бол бас мань үүд яаж одоо үнэхээр тохиролцоонд хүрэхийг хүсээгүй юм болов гэж бас бодмоор те. Гээд ингэ байж байтал 2019 онд бол Эквадорын элчин сайдын яам Жулиан Ассанжийг нэг орогнох эрхийг нь цуцлаад ингээ гарах үед Их Британий цагдаа нар түүнийг Америк нэгдсэн улсын засгийн газар хүсэлтэд баривчилж авсан. За тэгээд манд бол нийт 18 төрлийн гэмт хэргийг бол буруутгасан, мэдээж тагнуулын нууц материал задруулсан, компьютер хакерцсан гэд 175 жилийн хорих ялтай юм гэмт хэргийг бол тулгасан. За тэгээд энэ дээр бас ингээд мань хүн Англид байгаад байна. Английн цагдаа нар хориод авчлаа. Америкийн нэгдсэн улсын шилжүүлж авахыг хүсээд ийм үйл явдал болж байх үед бас дахиад буу юм болдог. Англид одоо болно. Англи бол тухайн хүнийг шилжүүлж өгөх хэсэг асуудал дээр хэд хэдэн удаагийн шүүх хурлыг бол хийсэн. 2019 оноос хойш хийсэн. За тэгээд энэс хойш энэ асуудал яагаад сунжаа явагдсан гэхээр нэг ковидтай холбоотойгоор шүүх хурал нь болохгүй. За тэгээд дээрэс нь Жулиан Ассанжийн эрүүл мэндийн байдал бас маш шоронд байхдаа дордсон байдаг. Ер нь бол Англи юу гэж үзэжсэн гэхээр хэрэг Жулиан Ассанжийг Америк руу өгчих юм бол мань хүн амиа орлох юм, амиа алдах эрсдэлтэй байна гэж үзээд байсан учраас тэгээд дээрэс нь өмгөөлөгч нар нас тийм хүсэлтийг удаа дараа тавьж исэн учраас үндсэндээ одоо энэ шилжүүлж өгөх асуудал дээр бүр 2024 оны хүртэл шүүхээр бол маргаан явсан. Энэ хүртэл хугацаанд Жулиан Ассанж Английн шоронд бол байсан байдаг. За тэгээд 2024 оны 2 сарын 20-нд бол нэг юм Английн одоо яг энэ гомдлын шүүхэнд нь явж байгаад дээд шүүхтэр нэг ийм шийдвэр гарсан байдаг. Хэрвээ Америкийн нэгдсэн улсын засгийн газар Жулиан Ассанжийг нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг ашиглах боломжтой байх. За хоёрдугаарт нь цаазаар авах ял оногдуулахгүй байх. Гуравдугаарт нь нөгөө харьяаллын асуудлаар мань хүний эсрэг ашиглахгүй байх гэдэг ийм 3 баталгаа хэрвээ өгөх юм бол бид нар шилжүүлж өгнө гэж баталгаа хүссэн. Яг энэнийхэн дагуу Америкийн засгийн газраас баталгааг өгөхдөө тэр Америкийн одоо тэр нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг ашиглах эсэх нь бол энэ Америкийн шүүхийн эрх мэдлийн хүрээний асуудал юм а гэдэг байдлаар хариу өгснөөс болж Англи түүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан. Америк руу өгөхөөс татгалзсан. За ингээд шилжүүлээд өгөхгүй гिचгээр үндсэндээ Америкийн тал яаж чадахгүй болсон. За тэгээд 2024 оны 5 сарын 20-нд Ассанжийг бол шилжүүлж өгөхгүй гэдэг аль бие усны шийдвэр гармагц харилцан тохиролцоо хийсэн. Англи биш Жулиан Ассанж Америкийн засгийн газар 2. Тэр нь юу гэхээр нэгдүгээрт нь Жулиан Ассанж гин бурууга хүлээн зөвшөөрсөн. За хоёрдугаарт нь тэрнийг нэн даруй суллах. Ягаад тэгэхээр Англид нөгөө шоронд 62 сар хоригдсон байсан. За энийг нь бол биеэр ял эдэлсэнд тооцох. Ийм нөхцөлтэй тохиролцоо хийгээд Жулиан Ассанж 2024 оны 6 сарын 24-нд тохиролцоод өнөөдөр эрхчлөөтэй болсон байдаг. Тий. Нөгөө Алексей Навальнигаас ялгаатай нь мань хүн өнөөдөр одоо эрхчлөөтэй болсон байна. Аль нэг хөрш мөршөө бас энэ хүнийг тавьчмаар л үнэтэй илдэг асуудал. Тий. Яг кино сонсож байгаа юм шиг маш гоё ялла. Тэг киног ч гэсэн үзээ. Кино нэр ямар нэртэй байсан бэ? Юу лээд Жулиан Ассанжийн яг өөрийнх нь нэр нь ирсэн байсан шиг олчин л да тий. Тэгээ одоо энэ хүн бол нэг энгийн классик компьютертэй хүн шиг биш нэг квант компьютертэй амар тий. Эсвэл бүр ингээ бүр гоц генус л үнээр гоцохонтой л юм байх гэж би бодсон. Тийм л байх хэрвээ одоо хөрөмжийн бол шалгаж чад тэр олон урагч мурагч гарч яхад одоо илэрчгэл байх байсан байлгүй дээ. Тий. Өстэй сонирхолтой байлаа. Тий. Тэр нэг сонирхолтой юм мань хүн чинь Английн шорон ингээ бас хоригдсан байх үедээ юу яасан? Гэрлэлтэд батлуулаад ихнэр хөвгттэй болсон. Оо. 2022 онд тэр Белмаршин шоронд байхдаа гэрлэлтэд шоронгийн дараагаар баталгаажуулаад авсан мэт юм лээс. Харин би одоо ингээ баярлах гэхээр бас нэг гэмт хэрэгтний өмнөөс баярлж болохгүй ч юм шиг те. Ингээ тэгсээр яг үндэ ингээ жоохон баярын мэдрэмж төрөөд байна. Тэгээд маш гайхалтай нэвтрүүлэг байлаа гээ. Тэгээд нэвтрүүлэг хамт хөтлөлт үнэхээр таатай байлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай Skytel компани болон өрсөлдөгсөр хариултаа хадгалын худалдаа үйлчлийн банк маань хамтран ажиллалаа. Нэвтрүүлэг НТВ болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. Хамтаас үзэх сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа дугаар эргүү уулзъя да. Баярлалаа. Баярлалаа.
нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.